Өнөөдөр үхэхгүй хүн байна уу? Өвчин тусахгүй хүн байна уу? Аваар тосолд би орохгүй гэж ам бардам хэлэх хүн байна уу? Би янз бүрийн өвчин тусахгүй эрүүл сарвал явна гэсэн магадлал байна уу? Би хүнтэй муу талс зодтолдохгүй, цус нүүжээ гойжуулахгүй. Ингээд 100% баталгаатай хэлэх хүн байна уу? Халтарч унаад хөлөө хүртэл хугалж л байгаа үстэй тийм ээ. Зүгээр хатахад хүртэл эвгүй хатах юм бол амь нас нь явждаг хүртэл юм биш үү тийм. Би одоо галын аюулд өртөж өхгүй гэж хэлэх хүн байна уу? Усны аюулд өртөж өхгүй гэх хүн байна уу? Хувь хүн болгон дээр очих юм бол угаасаа бидний амьдрал гэдэг бол угаасаа аюул юм аа. Бид ийм зовлонтой газар ирсэн уг нь бол өнөөдөр энэ бошиг задалж ирээдүй болоод өнгөрсөн одоо цагийг харьцуулан харуулж байгаа нь бол та бүхэн зүгээр аливаа нэгэн зүйлийг эрүүл сарвал ухаанаар ийм болж байгаа бодтой зүйл дээр жишээ аваад өөрийнхөө өдөр тутам хаана байгаа ямар аюул отоосонд байгаагаа танин мэдж ухаарч хувь хүн болгон амьдралдаа хувьсгал хийгээч гэдэг үүднээс энэ бүгдийг би задлан ярьсан юм аа. За тэгэхээр нэгдүгээрт хүн гэдэг энэ бие зохицоон та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар эрдэнэт хүний бие гэж алдаршуулан магтадаг хэрнээ. Тэгээд энэ биендээ би шүтэж тийм ээ амьдрын шүү дээ. Энэ биеийг эрүүл сарвал авч явах хэрэгтэй. Өвдөхгүй, өвчнгүй байх хэрэгтэй. Тэгж байж бид нар сансан бодсноо хийж сайн сайхан амьдарч тийм ээ. Өнөөдрийн өвгдийн гэрээсэлсэн энэ ном ёсыг бас үйлдэж бас болно. Хэрвээ эсдэх юм бол бидэнд бол ерөөсөө энэ номыг үйлдэх чөлөө зовоогт ирэхгүй шүү дээ. Ийм учраас та бүхэн нэгдүгээрт өөрийн биенийхээ сул талыг сайн ойлгох хэрэгтэй. За нэгдүгээрт бид нар бол энэ хүний биеийг хөлийн улнаас нь толгой хүртэл шинжил да. Хитрхийх бас их тачаагаад энийг их ариглаад хайрлаад байхаарч бас юм биш энэ бол. Тэгж их сайхандаа миний бие гээд өөрийгөө хайрлаад хямдмаар байгаад байгаа бол яг зүгээр энэ бие гэдэг чинь тодорхойн хэрвээ арьсын хуулаа тодорхойн шинжих юм бол өчнөн олон баас шээс тийм ээ өмхий хамхай хангалсан ийм нэгэн аймар юм байгаа дотор чинь тийм ээ. Тэр чинь угаасаа бидний бүх 9 сүнээс гардаг шүү дээ бохрын урсгал тийм үү. Нүднээс маань нулимс, чихнээс маань хулих, амнаас маань шүлэс тийм ээ. Ингээ өтгөн шиг ингээ. За ингээд 404 өвчин угаасаа зөнгөр органж байдаг бий угаасаа. Эвгүй шиг хэрвээ химийг нь явдал буруутгах юм бол өвчин үүсгэд өөрөө дотор оршил байдаг. 80 мянган үт хорхой бидний биед шимэгчлэн амьдарч байгаа. Өчнөө олон үт хорхооны шимэгчлэн амьдардаг юм бий зогтсон. Бидний 5 мэдрэхүү маань дандаа сайхан харагдсан, сайхан үзэгдсэн, сонсогдсон, амтлагдсан ийм зүйл болгондоо дандаа тачаацсан. Бүх юм дандаа. Муухай санагдсан юм болгондоо дандаа уурлан хилэгнэж дургуйчиж паах бүх болсон. Ийм одоо бухшмал ийм хуваа хичээсэн нэг одоо яр хавдар мэт. Бидний бүх сэрэл мэдрэл. За ингээд нүд маань хөөхөндөө эсвэл нүд нь хөөхөндөө гэдэг ч юм уу бие биендээ тачаахад бол ясан их ухархай суусан усан цэвэр үйл байдаг. Хамар нь хөөхөндөө гэх юм бол гээд энэ хуучны ном судалт ингэж өөртөө хитрхи атгалан барьсыг хорих гэж хэлж байгаа юм л да. Хамар нь хөөхөндөө гэх юм бол нус мус бохирын юм цоварсан нэг овгорл махт үди юм тийм ээ. Чих маань сайхан даа гэх юм бол хөлөх мөлөх гойцсон арьсны нэг ялгуул төдийл зүйл шүү дээ тий. Ингээд салгаад үзэх юм бол уруул нь хөөхөндөө гэд ам маань сайхан даа гэд ингэх юм бол ерөөсөө өмхий муухай үнэртсэн шүлэс цэр байнгын цуварсан ийм бохирын урсгал цуварсан худагны амсар дээр хоёр махан лав ингээд тавьчихсан юм шиг дээ гэд бодох юм бол мөн дур хөрөхгүй дээ тийм ээ. Нэг их инхрийлэл одоо миний имхирээл намайг ингэчлээ, энийг ингэчлээ гэд бас ингээд байхад бас хэцүү. Ингээ одоо хураасан
бүх хөрөнгө маань эцсийн эцэд үхийн цагт бол бид хураасан эд хөрөнгө битгий элийн биеийг хаяад явдаг гэж тэ тийм ээ. Хичнээн янаг амарг байгаад надтай ханилаад өгөх хүн бол байхгүй тийм ээ. Би ганцаараа төрсөн, ганцаараа өгч одно. Үхийн цагт бол номноос өөр юуч туслахгүй. Ингээ бид нар хугацаагүй ирсэн юм шиг өнөө маргааштай өгөхгүй гэсэн сэтгэлээр бид нар ертөнцийг өнгөрөөдөг. Маргааш ямар ч байсан байж байгаа юм чинь хойлоо маргааш уулзъя. Гэхдээ 5 жилийн дараа ийм сайхан юм хийчихээ тийм ээ. Тэгэл хойлоо ингэчихье гээл. Уг нь бол сайхан тэмүүлж, мөнхөд тэмүүлж амьдрах хүний ёс. Гэхдээ мөнхөд тэмүүлэх ёсоо бид нар мөнхөд тэмүүлэх зам дээр нь аваачж байж ингэ тэмүүлэх хэрэгтэй. Тэр буруу мухардмал зам дээр байгаад тэмүүлэх юм бол мөсөн дээр байшин барьсантай адилхан бидний хийсэн хураасан бүхэн устж өгөө болно шүү дээ. За ингээд манайхан үхлийн тухай ярихаар монголчууд их цээрэлдэг. Нэгэнд увчрах зүйлийг бол бид улаан нүрээр тулаад үүсэх хэрэгтэй. Хэрвээ ингээд үхлийн мөн чанарыг ойлгоод бид нар агшин хорон хормоор бидний амьдрал хорогдож байгааг мэдээд тийм биз дээ. Өнөөдөр бид нарт сэтгэлээ шинжилж энэ их аюул зовлонгоос урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хийгээд бол энэ хорвоо үнэндээ хорлолын газар шиг зав өгөхгүй байгаа. 10 хэдэн нас хүртлээр аав ээжтэй эрхлээд өнгөрчин 20 наснаас хойш 60 наснаас хойш өтөлөө өвөрлөө гэд өвчин зовлон яриад янз бүрийн юм хийх завгүй болчихно. Завсрын сайхан жоохон насны талыг нь унтаад өнгөрөөчин. За ингээд явах, суух, идэж уух, ярих, хөөрөх, уулзах, увчрах. За тэгээд амьдрах, мөнгөө олох гэж ажил төрөл хүссэн хүсээгүй юм хийсээр байгаад энэ хорвоо гэдэг бол өдөр хоног гэдэг ингээ өнгөрчдөг. Тэгээ хүний нас гэдэг бол огторгойд гэл болсон цахилгаан лугаа адилхан маш хурдан. Хүний энэ бие гэдэг бол хөөс лугаа эмзэг, амьд явахын ямар ч баталгаа байхгүй. Үхлийн олон зуун түмэн аюул отоосон дунд бид амьдарч байна гэдгийг та бүхэн ойлгоорой. За тэгэхээр өнөөдөр бид энэ уламжлалыг алдснаас болоод тэр рүүгээ бид ёс буруу аливаа нэг юм учир холбогдыг ойлгоогүй явснаас болж ийм муу цагтаа учирлаа. Ийм амьдралын хүнд бэрхшээлтэй тулгарлаа. Ингээд бидний буруу үйл ажиллагаанаас байгаль дэлхийн манд хүртэл хямрлаа. Тэгэхээр хүн гэдэг өнөөдөр яг ийм болчихжээ. Хэрвээ та бүхэн боддоо өлсгөөрөө махан огтлоод цангахаараа цусаан уудаг хүн ер нь бий юу? Хэрвээ ёстой солиорч галзуураагүй юм бол энэ үйлийг хэн ч хийхгүй тийм ээ. Бид энэ биендээ шүтэж энэ бие амгалан байхын тухайд тэмүүлж байгаа шүү дээ. Уг нь бол өвдөх юм бол ёой болно, хум сугарах юм бол бушуухан эмчрүүгүй. Хэрвээ энэ тэнд болохоо байх юм бол одоо эмч томчд үзүүлээд бушуухан засал эм тан уун гойны хачиг ажил төрөл бүтгээ ойлгоход хүртэл ламруугүйгээд энэ юу н болохоо байгаад байна. Надад хэн одоо хараал хийгээд байна гэдэг ч юм уу. Ингээд сандраад гүйдэг. Энэ биеийн төлөө ийм их санаа тавьдаг улсууд тэгэхэд бидний энэ бие маань энэ орчлон ертөнц дэлхийд шүтэн амьдарч байгаа үстэй. Энэ хэрвээ орчлон ертөнц байгаль байхгүй юм бол энэ бие байхгүй. Энэ бие байхгүй бол би байхгүй. Уг нь бол нэг юмны шүтэн барилга, нэг биеийн эд хэсэг нь бол бид энэ хорвоод амьдарч байгаа шүү дээ. Уг нь бол ийм учраас манай бурхны шашинд их болсон 6 зүйл амьтны тусын тул гэж тунхаглан зарладаг. Энийг зарим нь одоо бүр хошин шог мөгдөр хүртэл их доог шахуу хийх гээд ах шиг байгаа. Та бүхэн боддоо энэ дэлхий дээр бидэнтэй шүтэн барилд амьдарч байгаа агаар ус, цэцэг ургамал, ширхэг чулуу хүртэл
угаасаа миний энэ биений л шар ус юм уу нэгэн эд хэсэг шүү дээ. Энэ дэлхий гэдэг өөрөө амьд тогтолцоо. Энэ амьд тогтолцооны нэгэн эд хэсэг нь болж би өөрөө амьдарч байгаа юм, бид өөрсдөө амьдарч байгаа. Хэрвээ энэний нэг бидний хурууг огтлоод хайж байгаатай адилхан байгалийн нэгэн цохилготой тогтолцоог зориуд эвдэх юм бол би өөрийнхөө биеийг эвдэлсэнтэй яг адилхан. Энэний хүн байгаль хоёр нэгэн үхийн холбоотой. Энэ байгаль ертөнц угаасаа цохилдон нэгэн нэгэндээ дэм болж шүтэж байдаг энэ ариун нандин холбоосыг танин мэдсэн ухаанаар томьёолож бие биенээ хайрл 600 амтан болгоныг өөрийн төрсөн ээчигээ хайрл. Бие биендээ тэгж хандаж байд бид өнөөдөр эрүүл сарвал ямар нэгэн айх аюулгүй ийм муу зүйл бэрхшээлийн өмнө тулахгүй амьдрч болно гэсэн алтан хуулийг энүүгээр л хэлсэн байна шүү дээ. Уг нь бол тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр баг энэ дэлхийн сүнс сүлдэн болсон гол хүчин болсон хүмүүс өнөөдөр махан огтолж цусаан ууж байгаа галзуу хүнтэй яг адилхан болжээ гэдгийг зүгээр саяны энэ байдал дээр та бүхэн төсөөлөд тийм төсөөлөл ургаж байгаа биз? Ингээ бид үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ юу ч хайрладгүй тийм араатан болгон хүмүүжүүлж эхэллээ. Хүний хүн болгож хүмүүжүүлдэг нөгөө Монголын ариун сайхан уламжлал байхгүй болсон. Багаасан байлдаантай кино, компьютерийн тулалдаан, тийм үү? Ээж аваа загинж хидэрлэж, өвөр хоорондоо өвшөлж өсч байна. Телевиз асаана бүгд л муухай юм. Алаан хитаа. Бөө хямрал бие биенээ муулсан, тийм ээ? Гүтгсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хүн хүнээ ерөөсөө устган алж хямраадаг ийм зэвсэг болгож хувиргасан. Ерөөсөө бидний бүх хэрэгжилж байгаа бүх зүйл маань дандаа биенийгээ хямраахт болж хувирсан одоо. Ингээд хүн болж хүмүүжээгөө хүнд мэдлэг олгоод нарийн юм. За хүмүүс чи одоо сургуулаа маш сайн төгслөө. Одоо энэ ажлыг хийгээд олон туслаар ихээр тэрсэн дайсныхаа галт зэвсэг атгуулад бидний алаад өгөөрэй гэсэндээ яг адилхан болж байгаа байхгүй юу? Яг иймэрхүү нийгмийн тогтолцоо өнөөдөр дэлхийд дахинд Монголд яг биелээ олцсон байна. Энийг эрүүлжүүлэх, саруулжуулах хүчин гэдэг бол үнэхээр өнөөдөр гарцаа байхгүй эрүүл сарвал оюун ухаан нийгэмд өгүүлэгдэж байна. Ийм учраас бид нар дандаа гадагшаа тэмүүлж Америкийн юм, тэнд очиж амьдруул мөнгө ихтэй, тентхийн сургалтын тогтолцоо хамгийн сайн, тэрний юм тийм гэж дандаа гадна дотны хүний царай харж гүйсээр байгаад одоо бид нар ерөөсөө Монгол хүн ерөөсөө өөрөө өөртөө итгэхэ болж. Энийг та бүхэн бүгд мэдж байгаа тийм ээ. Шав төвтөө сургалт гинэ. Юус мэдэхгүй хүүхдийг ямар ч юм мэдэхгүй хүүхдийг одоо сургалтын гол тогтолцоо болгож ирнэ гэдэг юу гэсэн үг гэж одоо тийм эрүүл сарвал хүний хүнд байхгүй юмнууд хүрт ярьж байгаа зарим нь. Нөө Монгол үгсийн сангаа хайчихад одоо гадаадын үг орчуулахаар хэцүү байна. Монгол үгийн сан одоо баг шинээр үг зохиох хэрэгтэй гэж одоо ярьж байна тий. За ингээ бидний хойноос нь гүйсэн болгон маань эцсийн эц одоо бүгд буруу гэдэг нь өнөөдөр илт харагдаж байна. Биднийг сүрэл мөхөл давэж магадгүй нэ. Ийм учраас айлаас гуйхаар авдран уудлаа гэдэг. Ингээд өвгүүдийнхээ үлдээсэн бидний аврагдан гарч болох бидний нүдийг нээж өгөх монголчуудыг монгол байж үнэхээр хүн төрлөختөнд туслах хүчин болгож хувиргах ямар агуу их гэрээсэл үлдээсний зөвхөн 3 зүйл дээр би тулгуурлан та бүхэнд өнөөдөр хэлье гэж бодож байна. За ингээд хамгийн гол нь энийг хэлэхийн өмнө нэг юм зүйл байгаа. Өнөөдрийн миний энд задлан ярьсан 3 зүйлийг та бүхэн зарим нь хүнд байгаа. Зарим нэг юм би бол маш товчхон хэлнэ. Хэрвээ энийг өнөөдрийн нийгмийн албан ёсны сургалтын тогтолцоо яашил цэцэрлэгээс нь ахуулаад монголчууд бид нар хэвшүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар хувь хүн болгон ийм эрүүл сарвал ухаанаар аливаа юмыг
үнэн одоо үзлийг бид нар авралтай үнэн зөв үзлийг бид нар ажиглан шинжиж сонголт хийх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд бид нар хувь хүний хувьд ямар их үүрэг хариуцлагатай гэдгийг ойлгоод аливаа нэгэн худал хуурмгийн хойноос золиос нь болон явчихгүй байгаасаа ийм айхтар одоо даяаршил мэтийн олон хүнийг одоо өмруулсан, завхруулсан улаан цан бидний толгойг эргүүлж байгаа дайсан тийм ээ садан хоёр маань ил гарч ирсэн энэ цаг үе та бүхнийг эрүүл сарвал ухаанаар ялган таньж дайснаа танин харж нөхрөө танин харж зөв энэ нийгмийн голдролд хөл тавиасаа гэж бодсондоо би энэ гурван зүйл дээр тушглан санаа өгөх гэж байна. Сайн анхааралтай бүгд сонсороо. За. Нэгдүгээр бид нар жаргал төрье гэж хүн болгон тэмүүлж байгаа. Зовхыг хинч үсэхгүй байгаа. Тэгэхээр энэ зовлон гүйсгэж байгаа учир шалтгаанаа бид хамгийн зөв танин барих хэрэгтэй. Юу бид нарыг өнөөдөр энэ зовлонд хүргээд байна вэ? Энэ зовлон гаргаад байгаа юм маань хэн юм бэ? Юу нь юу юм? Өнөөдрийн одоо энэ төрд гарч байгаа энэ нөхдүүд үү? Эсвэл миний хажуугийн хавийн ойрын улсууд үү? Эсвэл миний муудалцсан тэр нөхөр үү? Гэх мэтлэнгээр дайснаа хэрвээ бид зовлонгийн үнэн шалтгааныг мэдэхгүй хайх юм бол хөл рүү хадгасан өргөс болгонд уурлаад түүж хайж байгаад би явандаа гэх юм бол ертөнцийн өргөсийг түүж барах уу? Яг тэрнтэй адилхан мухралд орно шүү дээ. Тиймээс бид шалтгаанаа зөв олж мэдэх хэрэгтэй. Энийг бол бидний уламжлалт бурхны шашинд бүгдийг одоо танин мэдэж болгоосон энэ шадагчийн эрх бурхан багш маань нээн өгс юм а бидэнд. Энэ хүн бол хааны хүү болсон хүрдэн орчуулад хааны хүү болсон хэрнээ хаан хатан бүх одоо эзүүлсээ хаяад хүн гэдэг чинь угаасаа ийм хэцүү зовлонтой энэ газар юм байна. Бид өөрөө төгс бос юм байна. Бид үхдэг юм байна, өвддөг юм байна, үргдэг юм байна. Энэ зовлонг над хүртэл ирэх юм учраас энийг даван туулж ховиршгүй их амгаланд хүрч хүрий гэдэг чин зөргөөр гэрээс гарсан хүн. Ингээ бүгдийг тайлан болгоогоод дээрээс нь доош нь номлосон номлоо шүү дээ. Тэгэхээр бидний хамгийн их том дайсан бол гадна талд байхгүй. Энэ бол ерөөсөө бидний дотор бий. Гадна талд мянган дайсан байгаад бидний хорлоо гэхэд энэ насыг, энэ биеийг хорлож чадна. Тэдний хорлол бол ингээд дуустдаг юм. Харин хамгийн аимшигтай хэдэн зуун мянган төрлөөр нь биднийг аюул дунгаж магадгүй жинхэнэ дайсан бол бид нарын дотор бий. Энэ дайсан юу вэ гэвэл одоо бид өөрсдийн таалагдсан болгондоо сайхан санагдсан болгондоо баярлан дачаадаг. Минимхийлэн барьдаг. Миний юм манай хүүхэд, миний хөрөнгө гэж тийм ээ. Таалагдаагүй аливаа зүйлдээ дургуутсан уурлан хилэгнэдэг. За энэ миний юм биш те. За энэ нөхөр намайг тэгсэн ингээд. Энэ хоёрын уг суурин дээр энэ хоёр руу хайж байдаг аливаа юмны учир шалтгааныг бүрэн төгс танин мэдээгүй эс мэдсэн сэтгэл. Аливаа юмны учир шалтгааныг мэдээгүй. Бид энийг мэдээгүй учраас бид нар өнөөдөр энд ингээд сууж байгаа юм. Энэ зовлон төрөлд байж байгаа юм угаасаа. Энэ 3-аас 84 мянган муу сэтгэл угаасаа ундарч гардаг. Энэ муу сэтгэлийн эрхэнд бид нар яваа юм. Өлсгөөрөө бид хоол идэх хэрэгтэй. Даарахаараа хувц өмснө. Угаасаа энэ муу сэтгэл хүний биеийг ийм арчаагүй болгож байгаа юм бас. Ухааныг зөвхөн хүний биеийг энэ бие гэдэг ганцхан энэ мах цусан биед нь баригдуулж худгийн сохор мэлхий шиг барьж л байгаа юм. Тийм учраас бид энэ сэтгэлийн эс мэдсэн энэ гим өөрийн дотор байгаа энэ бүгдийг нэг бүрчлэн танин барьж муугийн санд нь урвуулах арга суралцах хэрэгтэй. Тэгэхээр нэг юм байгаа юм л да. Та бүхэн нэг зүйлийг сайн ойлгоорой. Энэ бурхны шашин чинь амьтан алж болохгүй гэсэн.
Бид одоо үлсэн хоол идэх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг амьтан алахгүй бол би яаж хоолоо олж идэх юм? Энэ ялаа жоомч нь алахгүй бол энэ ч одоо өвчин тэгээд бид өвчлөн штэ айгуул тий. Тэгэхээр амьтан алах юм бол нүгэлгээд ах юм. Ялаа жоом алах юм бол одоо нүглүү гэж надаас асуусан юм аа бас. Тэгэхээр энэ бидний амьдарч байгаа энэ орчлонгийн тогтолцоо гэдэг бол нэг ийм юм байдаг юм. Та бүхэн нэг сайн ойлгочороо. Угаасаа энэ 6 зүйлд бүх юм эргэлдэг л дээ. Гэхдээ бол энэ орчлонгийн суур хин хот мандлаас сансрын үзүүр хүртэл дөрвөн бомбээр гэж манай номонд номлоно. Хүн өөрөө бол хөлийн улнаасаа орой хүртэл 4 дохой. Ингээд нэгэн бомбээрт нэгэн дохой таардаг. Тэр бээр болгоныг 4 хэсэг хуваах юм бол 25 мянган бээр нэг жижиг хувьд нь таарна. Хүний дохойг 4 хэсэг хуваах юм бол 6 хуруу нэг хувьд нь таарна да тий. Ингээ хүний 6 хуруунд ертөнцийн 25 мянган бээр хэмжээ зохилдог юм. Энэ бол хүн өөрийгөө сэтгэлийн хувьд тэлэх тийм ээ өсөлтийн хэмжилтийн хуулиар бол тэлж чадах хамгийн анхны боломж. Энэ хэмжээнд өөрийгөө хувиргаж чадах юм бол дахин цаашаа тэлж болдог юм боломжтой л доо. Тэгэхээр энэ орчлонгийн яг өөрийнх нь тогтсон энэ хэмнэлүүд яг хүн дээр өөрөө яг адилхан давтагддаг бас яг энэ хэмжээсээр нь буулгаад үзэх юм бол тэгэхээр миний биед бол од гариг ирэхээс энэ гал бүх хот мандлууд ерөөсөө энэ орчлон ертөнцид байж байгаа бүх зүйлийн зохиолдлогыг бид өөрийн биеийн дээр яг давтамжаар угаасаа ингээд оршиж байдаг. Ингээ хүн орчлонгийн тогтолцоо хүний тогтолцоо хоёр угаасаа ингээд жам зохилдоод энэ жам яг ингэж тохилдог учраас хүн өөрөө орчлон болон тэлэх чадвартай байдаг. Энэ цохилгоон жам нь бол ерөөсөө ингээд бидний энэ хүний энэ жам бол угаасаа ингээд гимтэй юм л да энэ. Хүний сэтгэлийн цэвэршлээс болоод нөө цэвэршил байна уу булингороос болоод хүн төрөл авах шийдэгдэг учраас хүн бол сэтгэлийн цэвэршил булингор хоёр нь яг тэнцүү. Яг ийм хэмнэлт донд бид нар хүний төрлийг авчиж байгаа. Энэ бол яг орчлон ертөнцийн хүй юм угаасаа алтан охлог гэж хэлж болохоор. Иймээс хүмүүс бидний өөрсдийн маань одоо энэ хэмжил зүй энэтэй цохилдох хэмжээ нь бол угаасаа дандаа ихэвчлэн тэгшимтэй байдаг. Аливаа нэгэн зүйлийг мөнхөд юм уу тасархаад барих, үгүй бол чухалчлах, үгүй л үгүйсгэх. Энэс алдаа гардаг. Иймээс арга билгийг эрхэмлдэг тийм ээ. Дөрвөн махбод тэгш байж байж эрдэн болгон гардаг. Ирэм хоёр байж байж үр хөрөл явагдагч байдаг юм уу тийм ээ. Ингээд аливаа нэгэн хоёр хязгаарт хаягдах үзлээс болж дандаа буруу юм гардаг учраас манай Нагар Жунаа багш Бурхны шашны гол номл бол төв үзэн штэ. Аливаа хоёр мөх тасаргаад хаягдахгүй төвийг барих. Энэ онлууд их чухалчилдаг. Иймээс бид нар өнгөрсөн түүх ирээдүй хоёрыг бол өнгөрсөн юм баг одоо яриад яах вэ? Ирээдүйг чухалах хэрэгтэй гэдэг ч юм уу? Бас иймэрхүү тэмцэргүй зүйлд хайж болохгүй юм. Иймээс бид өнгөрсөн ирээдүй хоёрыг яг адилхан авч явж байж хүмүүс бид нар зөв ухаарлыг зөв одоо энэ зам дээр зогсох боломж бас энэ дээр тулгуурлана. Иймээс аль альнийг нь алагчахгүй тэгш үзэх үзэл бол ерөөсөө ертөнцид хүний хамгийн зөв үдлийн суур байх ёстой. Ингээд энэ бидний амьдарч байгаа хорвоогийн зам бол угаасаа дандаа энэ төгс ус гимтэй учраас бас өөрөө алтан хувийн дунд байгаа учраас юм болгон дандаа хоёр талтай. Сайн муу хоёр талтай хорвоо угаасаа. Харамж байхад өгдөг байдагтай адилхан том байхад жижиг байдаг тийм ээ. Хорвоогийн бүх цаг муу байна сайн үзэх юм бол зөв шинжлэх юм бол бүх цаг сайн байна. Хоол болгон хор үг нь бол жорын тарвал бол бүгд им тийм ээ. Үг болгон дандаа хоёр талтай. Гэт 84 мянган муу сэтгэл байхад эсрэгцээд 84 мянган номын цагт ном зохиолдод байж байдаг. Ийм чанартай юм л да. Хэрвээ бид нар энэ жамыг нь дагаад иглийн ёсоор явж байгаа бол амтан алнаа. Хоол болгож иднэ. Тэгэлгүй яах вэ? Энд чинь жам юм чинь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй хайрлан дурлан суунаа. Хэрвээ чи сууж болохгүй суувал нүгэл гэд хорчих юм бол зүгээр хорчих юм бол энэ жамыг нь зориуд хорж байгаа юм л да. Тэгэх юм бол зохистой амийг зориуд хорсон учраас зохисгүй үр араар нь гарна.
тэр хоригдсон эмэгтэй насныхаа үүдийг үрэж чоронд орсон хүн шиг зовно. Энэ бол гин байна тийм бооз. Тийм учраас жамыг зориуд хорж болохгүй. Энэ бол ном биш. Энэ бол өнөөдөр хүний одоо энэ буруу үйл ажиллагаанаас ертөнцийн тогтолцоог алдагдуулсандаа яг адилхан жамыг эвдэж байгаа үйл ажиллагаа болно энэ бас. Тийм учраас энэс сэрэмжлэх хэрэгтэй. Харин нөгөө харамлдгийг нь өгдөгт нь эсрэг нөгөө сайн байна шүү дээ тийм ээ. Тий. Мунхгийг нь тойлмит бэлэг бэлгүүн. Гэх мэтлэнгээр 5 хорыг муу сэтгэлийг 5 их бэлэг бэлгүүнд нь нөгөө 84 мянган муу сэтгэлийг нь 84 мянган сайн сэтгэлд нь жамыг нь харин цохилгоог нь алдагдуулахгүй номтоон цохилдуулаад муугийн цайнд нь урвуулах өвдөс энэ өвдсөнд л хам учир байгаа юм урвуулдаг өвдсөнд. Тиймээс бурхан багшийн номлол бол ерөөсөө өвдөс юм шүү энэ. Муугийн цайнд нь урвуулдаг. Жамыг нь номонд нь урвуулдаг. Тэргүй харамлдагаас гим гараад байна шүү дээ, тийм ээ? Тэгт нь өглөгт нь урвуулчих л да. Тэгэх юм бол жам алдагдахгүй хэрнээ ном зохилдоод харин илүү их үр дүн гарна. Ийм та нар жамыг ном зохилдуулсан шүтэлцээний дунд энэ бүгдийг ойлгоорой буян нүглийг бол. Жамыг алдагдуулсан юм болгон нүгэл, жамыг ном зохилдуулсан болгон бол буян байх нэ. Арга байгаа уус ном гэдэг юм арга байна. Юм өвдөс байна тий. Ийм учраас мухар сүсэг альва нэгэн иймэрхүү одоо хиймэл бүрийг бурхан багш өөрөө хориглосон байгаа шүү дээ тий. Миний шашныг та нар алтыг шинждэг мэт шинжээрээ. Үнэн бол аваарай гэж. За ингээд та бүхэн энэ зовлонгийн сэтгэлийн энэ бүх муу гмийг энэ номонд нь буюу сайн сэтгэлд нь урвуулах энэ арга бол угаасаа манай бурхан шашинд бол 3 хэлбэрээр төгс уламжлагдсан. Ингээд нэгдүгээрт бол хүн нэгэн насандаа бурхан болж болно. Энэ бол бурханаас ховор ном. Энийг бид үйлд үлдсэн байгаа. Яагаад бурханаас ховор ном бэ гэвэл өнөөдрийн сайн цагт мянган бурхан заларна гэсэн. Тэгэхэд бол энэ мянган бурханаас зөвхөн 3 бурханы үед нэгэн насандаа бурхан болох очир хөлөгний энэ номлол номлогдох юм. Тэрний хамгийн анхдагч нь өнөөдрийн бидний шагжаан чадагт бурхан багш. Энэ хүн номлжээ. Энэ номлосон энэ их гүн гүнзгий номлолыг монголчууд бидний өвгдээс өвлөн авч биднэрт өнөөдөр үлдээсэн байна. Энэ номны уламжил өнөөдөр арай тасарчаагүй. Залган сэргэх магадлалтайгаар өнөөдөр уламжлагдж чадлаа. За тэгээд энэ бол их зориг доо. Энэ бол их зориг. ертөнцийн энэ бүх ёсыг үнэхээр таягдана тийм ээ. Энэ номоор орё гэвэл үнэхээр энэ бол баатрын явдал энэ бол. Биеийн бөхөр ганцыг ялна, сэтгэлийн бөхөр мянгыг ялна гэдэг. Хэрвээ тэсэлцсэн хүн болгонтой ингээд тэмцээ гэх юм бол тийм ээ. За. Тэсэлцсэн бүх хүмүүстэй бид тэмцэлтэй гэх юм бол хорвоогийн бүх хүмүүсийг бид нар дайсан болгож дуусан шүү дээ. Харин өөрийнхөө сэтгэлийг барьчих юм бол бүхснийг ялсан лугаа адилхан гэж байгаа юм л да. Энэ бол жинхэнэ хүн, энэ бол жинхэнэ баатар юм тий. За ингээд нэгэн насанд бурхан болох гэдэг бол одоо энэ цагийн үед бол амжихгүй байлгүй дээ, тун хэцүү юм байгаа гэд тийм ээ. Яг уу аргагүй үнэ энэ бол баг сайн багш хэрэгтэй, үнэн төгс уламжлал хэрэгтэй. За ингээд тийм замаар явах нөхцөл бас хэрэгтэй. Өнөөдрийн ийм зөвүүн цаг энэ амьдрал маань энэ боломжийг өгөхөд тун хэцүү байна. За энэ бол нэгдэх том арга. Энэ бол өнөө маргаашийн зовлон битгий хил, ирээдүйн төрөл тутмын зовлон битгий хил тийм ээ. Бүр зөвхөн энэ байгаа олдсон биендээ түшиглээд орчлонгийн бүх зовлон таягдаж тийм ээ. Агуу их төгс гэгээрэл төрж түгээмэлд орч чадах ийм алтан агшин бол биднэрт байна шүү гэдгийг та бүхэнд сонирдуулж байгаамаа. Тэгэхээр бурханаас ховор гэдэг нь түрүү хэллээ тийм үү? Бурхан болгон номлохгүй учраас нь ховор ном байна. Өнөөдөр хүний биеийг олно гэдэг ховор
тэрэн дундаа бурхны шашинтаа уулзна гэдэг бол бас ховор. Тэрэн дундаа бүр нэгэн насандаа бурхан болох ийм очир тарны хөлгөний номлолтой учрна гэдэг бол тэрнээс ховор. Иймээс та бүхэн энд ёроол тавьж энэ хувьтай учирсандаа бас нэгэн сэжүүрийг өөртөө үүсхийг хичээгээрэй гэж хүсэх байна. За хоёр дахь нь энэ бол үхэл буюу зуурдыг ашиглах. Нэгэн насандаа бид хэрвээ бурхан болж амжихгүй гэж байгаа бол та бүхэн үхлийг ашигла. Төрөлд амжих энэ зуурдын хоногийг ашигла. Энэ бол усанд байгаа ширийг урвуулахад хялбартай адилхан амьд байхдаа хийж чадаагүй зүйлийг энэ алтан агшинд хийж болох ийм цор ганц боломжийг хүнд олгодог. Энэ насанд бол ганцхан олдно шүү дээ. Тэгэхээр та бүхэн гайхчихж магадгүй л дээ. Энэ үхэл гэж ер нь юу байна? Яагаад юм байна гэж. Хэрвээ үхэж сурсан хүн төрж чаддаг юм. Төрж чадсан хүн бас үхэж сурна тийм ээ. Үхэж чаддаг юм аа гэж. Хэрвээ бид үхлийг эрхшээлийг олох юм бол дараа төрөлдөө бид чөлөөтэй сонголтыг хийнэ. Хаан төрөх үү, хэний хүү болох уу, хүн төрөх үү, дээшээ тэнгэр төрөх үү, бүр бурхан болж болно энийг ашиглаж. Тэгэхээр энэ бол маш гайхамшигтай гүн гүнзгий хувьдас. Хэрвээ та бүхэн өдөр тутам би үхнэ гэдгийг санаад хэрвээ энэ сэтгэл үнэхээр баттаагаар сэтгэлдээ үнэхээр үүсгэж чадвал та нарын амьдрал бол ормонгоор иргэнэ. Угаас ормонгоор иргэдэг юм. Үхлийг үнэн дурдлыг сэтгэлдээ үүсгэж чадаагүй тохиолдолд хүний амьдрал будангуурлаар бүрхэгдэг юм. Яагаад гэвэл ерөөсөө та хүн бодороо өнөө маргаашгүй би үхнэ гэдгийг мэдсэн хүн сэтгэлийн хувьд шал өөр байдалд ордог юм шүү дээ. Зөв ухаантай хүн бол нэгэнд үхээс хойш янз бүрийн хорвоогийн юм тачаах энэ хүслүүд нь бүгдээрээ таслагддаг юм угаасаа. Хоригддаг юм. Хаяад явахаас хойш ямар нэгэн зүйлийг хадгалж хуримтлуулах, овоолох тийм ээ. Ирээдүйд ингэн тэгэн тэгээд ингэн гих мэтлэнгээр даахгүй нохоо булуу хураах сэтгэлийн төр олон муу гэмүүд энэ үхэл гэдэг сэтгэлийг онсонтой холбогдуулаад бүгд арилждаг юм угаасаа. Ингээд амьд байж байгаа энэ агшнаа хэрэгтэй агуулгаар дүүргий даа. За өөрх юм нэгэд их зүв сэтгэл үүсээд хавцсан ойрцондоо хэрэгцээтэй аль болохоор тус болох ийм сайхан сэтгэлийг үүсэх номын үд нээгдэх агшин эндээс эхэлдэг. Энийг оноогүй тохиолдолд номын үд бас нээхэд хэцүү шүү тий. За үхгүй юм чи яах юм тийм ээ? Дараа хэрэглэн маргааш идэнэ. Ингээл хоош нь хураагаад байна шүү тийм ээ. Ингээл нөгөө олон тачаасан сэтгэл огт хаягдахгүй. Ийм учраас нэгдүгээрт амьд байхдаа үхлийн тухай зөв ойлголттой болох. Тэгээ өнгөрөх агшныхаа тухайд бэлтгэл хийх. Бид нарыг та нар үхлэн ашиглаарай гэд бид нарыг хэрвээ жилд 360 удаа бидэнд боломж олгож байгаа юм. Та нар үхлийг ашиглаа гэж. Сургууль хий гэж. Өдөр болго энэ боломжийг өгсөн байгаа биз? Энэ бол бидний нойр. Үхлийн хамгийн бага хэлбэр, зуурдын хэлбэр нь нойр. Үхсний дараах зуурдын үеийн бичил хэлбэр нь бидний зүүд. Ерөөсөө ундах зүүдлэх хоёроо иргэшээлтэй авах ийм л асуудал. Энэ уламжлал, энэ аргыг бидэнд үлдээсэн байна бас. Та бүхэн энийг маш сайн сонирхороо. Хэрвээ би зүүдэн зүүдэж байна гэж оноод зүүдэндээ иргэшээлийг олоод зүүдийг өөрийнхөө дураар урвуулад номын үйлэнд хувирж орхил юм бол бид үхэхдээ аавынхаа үрд очиж байгаа юм шиг. Зуурдаа гэртээ дураараа дөрвж байгаа юм шиг бид үнэхээр тийм агуу гайхамшиг өөртөө нээж чадах юм. Ингээд зуурдын үед хүний сэтгэл задарна л да угаасаа. Үйлэр хураасан бүх зүйл, сэтгэлийн үйлэр хураасан бүх зүйл чинь өнгөөр, дүрсээр, дуугаар угаасаа янз бүрийн
босч ирнэ. Тэрэн дундаас өөрийнхөө бэлэг бэлгүүн сайн сайхан сэтгэлээл таниад авах ерөөсөө л юм арга. Хэрвээ тэрийгээ би таньчихл юм бол таньсан тэр агшин тэр сайн сэтгэлтэйгээ нэг болж хувирдаг. Энэ цай муу сэтгэлч угаасаа хоёр янз уснаас сүг ялгасантай адилхан тийм ээ. Хоёулаа ялгараад ирдэг юм байна шүү дээ. Ялгараад хоёулаа сэтгэл босч ирдэг хамт. Тэгтэн би өөрийнхөө сайн сэтгэлээ таньсан юм чинь юу болоо гэж тэр муу сэтгэлийн гүүхүү тийм ээ. Намаа муу юм барьж барсан ямар гүйж байгаа юм шиг. Тиймээс сайн сайхан сэтгэлтэйгээ таниад нэгдээд авна. Би энэ хүнийг хараад өө эн чинь баяраа байж тэгээд яг таниад битээр бие бинийгээ хараад инээдэгтэй адилхан ерөөсөө л хоёр сайн сэтгэлээ таньсан даруй тэрнтэйгээ би өөрөө л нэгдэж шийдэг. Ийм амархан тийм алтан агшин байгаа юм л да. Ийм учраас манай Бурхны шашны уламжлалт хүртэл та бүгдийг 100 бурхан шүтээд нэгс бурхантай уулзаж чаддаггүй. Нэг бурхантай шүтээд 1000 бурхантай уулзлаа гэж ийм үг яриа байдаг тийм үү? Энэ юу хэлж байна гэх юм бол хэрвээ та нар амьд ах уу да өнөөдөр байж байгаа энэ үедээ нэгэн авралтай гэсэн бурханаа сонгож аваад түүнийгээ итгэмжлэн бариад тэрнийхээ дотор талд энэ бурхан юу өгүүлж байна гэдэг номлыг нь төгс судлаад хийж байгаа үйлдэл болгоно үнэн зөв замаар нь суралцаад ингээд ганцхан түүний амьдралдаа дадлгажуулах юм бол үхийн цагт тэр бийтсэн сайн сэтгэл чинь угаасаа яг тэр бурхны шин дүрээр босч ирдэг юм. Та нар амьддаа таньсан юм чинь шүтцсэн юм чинь тийм ээ. Өө чи миний бурхан байна гэд энийхтийгээ зэрэгэл тэр бурхантайгаа нэг болоод тэр сайхан сэтгэлээрээ та нар өөдөө татагдана гэсэн үг. Хэзээ ч булангар сэтгэлийн хилэнцэд баригдахгүй өөрийгөө цэвэрлж гаргах тийм агшин. Хүн тийм боломжийг бас олгодог. Ийм учраас та бүхэн өхөл буюу зуурдыг ашиглах боломж маш сайн байна. Тиймээс энэний тухай жаахан тусан мэдлэгтэй бай. Зөвхөн зуурдын үед сонсон төдийгээр та бүгдийг аврах арга тэнд байна. Тийм үү? Өнгөрсөн хүнээ зүв замаар нь югүйтгэх тийм ээ? Явуулах ийм аргууд бидэнд байна. Энэ бол маш том уламжлал хэрнээ хамгийн түргэн хамгийн авралтай ийм зам бас. Тэгтээ тэрхгүй бид нар бүгдээрээ өхөлтэй уулзах юм чинь энийг урьдчилан судлах хэрэгтэй. Ингээд энэ тухай үнэн мэдлэг, үнэн зүйлийг бүрдүүлээд авчих юм бол ямарваа нэгэн зүйлд хуурдахгүй, ямар нэгэн зүйлд хөл алдахгүй ийм л болно. Хэрвээ энийг ис мэдвээс үхийн цагт хавцал гангийн хажуугаар ёстой хажуу дээгүр нүдэн болгоод алхаж байгаа юм шиг аюултай уулзсан шүү дээ, учран шүү дээ тий. За ингээд 3 дахь том уламжлал. Энэ бол цаг тулсан яг ийм аюул зовлонгоос өөрийгөө авч гарах мөн бас өдөр тутмын зовлонгоо шийдэх тийм үү? Амьдарч байгаа амьдралаа ямар нэгэн зовлон бэрхшээлгүй болгож хувиргах ийм дараа нь төрөл дамжаад би бурхан болж болох бас иймэрхүү аргууд байгаамаа. Тэгэхээр ийм уламжлалын хувьд бол монголчууд бол арай түмнээс илүү гэж хэлж болохоор баялаг л да. Яагаад вэ гэвэл бидний Монголын өвөг дээдэс өндөр гигэн одоо халах богдоос маань одоо ингээд дамжуулаад уламжлаад өнөөдрийг хүртэл үлдээсэн энэ бүх зан үйл уламжлал нь бол Монгол орныг номт орн болгоцсон юм аа. Яагаад номт орн болгосон юм бэ гэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэхээр зэрэг түрүүний хэлдэг хүнийг нэгэн насанд нь бурхан болгож болдог, зуурдад нь хүртэл аварч болдог, тийм ээ. За ингээд бидний игэл амьдарч байгаа амьдралыг жамыг тийм ээ нүгэл хураагаад зовлон үүсгэж байдаг энэ жамыг нь дандаа жаргал үүсгэдэг номтоон зохилдуулаад ингээд бидний амьдралын бүх тогтолцоог зохион байгуулж өгч чадсан ийм агуу уламжлалыг уг нь бид нар өвлж үлдсэн байгаа. Харин цаг зуурын энийг завсарлагаас болоод энэ бүх уламжлалаа бид таягдан хайсан. Өнөөдөр зарим нь хуучны нэг мухар сүсгийн зан үйл маягтай ойлгох гээд байгаа. Тэгэхээр энэ бол тийм биш. Монголчуудын мэдлэг хүндлэх ёсноос ахуулаад
Энэ амьдрал тохиолж байгаа бүх одоо энэ зан үйл амьдралын хэм маяг маань бол угаасаа ном цохилтсон нарийн зүйл байсан гэдгийг та бүхэнд нэгдүгээр сонирдуулъя. За тэгэхээр зэрэг хүн болгон бол хүн бол төрсөн юм чинь нэгдүгээр бие биендээ хайртай болно. Хослон амьдрах нь ёсоо. Хэрвээ 92 бие биендээ нийлж байдаг энэ сайхан сэтгэлийг буруу хазгаая гэд номлох юм бол хүний энэ хорвоо гэдэг бол нэгэн агшинд хоосорно. Тийм ээ? Өнөөдөр бид нар энэ тухай яриад суух аргагүй болох учраас жамын юм жамаараа л байх ёстой. Тэгэхэд хүн бие биендээ хайртай дуртай болохдоо олон үйл харгалздаг. Тэр хоёр хүн үйлээр учран заавал урдны хураасан. Тэр үйл нь сайн байж болно, муу байж болно шүү дээ. Ус хонзонгоор, үр төлөөсөөр, эрлэгээр, буйнаар тийм ээ? Үйл нарийн хойно. Хэрвээ ус хонзонгоор учирчих юм бол суусан хойноо бие биенийгээ тамлан зовооно. Харин ад жаргалтай сайхан амьдрах биш. Амьдрал нь там болж дууснаа. Муу үйлээр учирсан хойно үйл барилдаж тэр хоёрын хүүхэд нь ирдэг учраас мөн тэрнтэй цохилдсон хүүхэд дахиад ирнэ бас. Нөт нь хонзонгоорч мөгүүр эрэлгээр дахиад ирж магадгүй харин бүр муудаад. Тэгээ мөн ээж аав хоёроо гарахтаа ээжийнхээ амийг авах ч юм уу, үгүй бол гарч ирсэн хойноо ээж аавгаа югүйтгэх ч юм уу, ийм аюулагч бас аваач магадгүй. Энэ хорвоо гэдэг маш их нарийн сэтгэлийн үйл барилдсан их нарийн шүтэн барилгын дунд үүсэн буй болдог. Аливаа нэгэн шалтгаангүй түлхэж өрөөсөө байдаг. Хэрвээ бид нар энэ бүгдийг нэвт танин мэдсэн уламжлал Бурхны болгоосон болгоолтоор энийг иглийн амьдралтаа зохилдуулж цаад нарийн юм мэдж байгаа учраас энэ бэрийн зурхай мэтийн ийм ханийн зурхай мэтийн 92 бие биенийгээ шинжих, удам шинжих тийм ээ. Ингээ энэ бүх юм чинь ерөөсөө энэ аюулаас хамгаалахын тухайд зориулсан уламжлал байгаа. Угаасаа төрсөн өдөр төөрөг гариг гэдэг бол бүгд учир шалтгаантай. Дандаа үйл харгалдаг учраас энэ дээрээс нь барьж аваад бүгдийг тооцоолоо гаргачих. Ингээд аюултай боломжийн таарахгүй хүмүүс чинь өршлөн ингэж болиулаад хориод таарах тохиромжтойг нь зуруулж байгаа сонгоод бүр багад нь сүй тавьчихдаг. Багад нь. Тэр чинь зүгээр нэг хуучны мулгуу ёс биш тийм ээ. Харин энэ хоёр ханилаа суух юм бол бие биендээ тус болоод, нэмэр болоод амьдралд нь харин илүү их одоо оюунлаг тийм ээ. Төрөл дэвшилж болох ийм сайхан барилга байгаа учраас тэр буйны барилгыг нь дэмжих боломжийг л нээж өгч байгаа юм. Ийм учраас энэ бол наад захын ёсны энэ шүү дээ тий. За ингээд та бүхэн үр хүүхэд олохыг хүртэл тийм ээ. За яг буйнаар учиртлаа гэж бодъё л доо. Тэглээгээд үр хүүхдийг олох тэр ажлыг бас хийх нарийн ёс байна бас. Тэр ёсыг нь мэдэхгүй бол хаа хамаагүй хүслээрээ хийгээд байх юм бол бас түүгээр явсан гайг үүгээр дуудах ихчээр тийм ээ. Бас тэр хоёр хэдий буйнаар учирсан тэр хоёрт өчнөө олон үйл отоосонд амьдарч байгаа бас энэ хорвоо гэдэг чинь хэцүү хойно тийм ээ. Та бид нар түрүү би хэлсэн амьдралын олон мянган зуун аюулын отоосонд бид байж байгаа учраас маш сонор сэрэмж хэрэгтэй. Алхам тутам сэрэмж хэрэгтэй. 7 огтолж байж, хэмжиж байж нэг огтол тийм үү? 7 бодож байж нэг удаа хил гэж бүр. Өвгдүүд гэрээслээд байгаа шүү дээ тий. Ийм учраас энэ ажлыг хийх бүх аргууд болоод үр хүүхдийг олох энэ нарийн бүх тогтолцоонууд ерөөсөө энэ дээр суурилсан. Буйнаар сайн сайхан үрийг өөртөө авах. Ерөөсөө л хэрвээ эрэлгээр хүүхэд нь ирчих юм бол тэгээ эн чинь үр хүүхэд гэдэг чинь хүүхдэл үр харамж хичээр их эцэг хоёр бол ямар ч муу хүүхэд төрсөн түүнийгээ бол зодоо занчаад багт нь хүртэл хөөх юм хүмүн ухаарандаа гэж төвчөөд байдаг. Ямар ч харт хүрдгүү дотор нь. Та бүхэн нэг домог мэдэндээ нэг эхнэр нөхөр хоёр суучгаад хүүхэд гаргаад эхнэр нь ээжийг нь үзэдэггүй, ээж нь ганц хүүтэй. Чи одоо ээж рүүгээ байн гүгээд ээж гээд ерөөсө намаа тоохгүй чи ер нь болчихъя гээд ингээ болдгоо. Ингээс үлдээ тусдаа ээжийнхээ хажууд гэр барьж гараад тэгсэн нэг удаа эхнэр нь худал өвдөөд би одоо ээжий чинь одоо зүрхийг л идэхгүй бол ерөөсө идэхгүй өвчин гинэ одоо. Миний одоо шүтдэг одоо тэр бөө баг шилдэ гэдэг ч юм уу тийм ээ. Тэр чинь худлаа юм ярина шүү дээ. Ингээд чамд ээж чинь өнөө маргаашгүй болсон ээж чинь хэрэгтэй юм уу? Эсвэл одоо хүүхдээ чинь гаргасан амьдралын чинь хань хэрэгтэй юм уу чи? Ингээд байсан.
Одоо нөгөөдөг ч ёстой бүр гайхшаа бараад толгоо нэргээд унтсан. Шүн зүүдэндээ ээжтэй очиж хэлж байна гинэ. Одоо ийм байна ээжээ гэсэн чинь. Үш хүмүн би өнөө маргааш хөгшин хоньны насгүй болсон амьтан зүрхээр яах вэ? Хүмүн аав. Чим ханч нь өгчих юм бол миний хүү одоо амьдаараа амьдын там дунна. Одоо өнчин хүүхэд өсөхөд чи хүмүн чи зовно. Тэрэн дороод ээжийн зүрхийг ав гэд ингээд зүрхэн гаргаад өгсөн гэд. Ээжийн зүрхийг аваад ингээд гараад гүйсэн чинь босгонд нь тэглээд унлаа гинэ. Тэгсэн чинь өмнө талд нь ээж нь хэн сүнсэн давхиж ирээ. Хүмүн яагаад унчих вэ? Өвчөг байгаа гэд өргөд босгож байна гэж зүүдлээд чошиж ирсэн байгаа. Тэгээд энэ хүн гинж ботсон. Ихэн гэж ихэн хайр гэж тийм айхтар хайр гэдэг. Түүнтэй зүүрлэх юм угаасаа хорвоод байдгүй л дээ тий. Ийм учраас ихийн ачийг хариулах бурхан багшийн номлол сургаал хүүхдийг төрхөөс нь ахуулаад ихийн тэр хайрыг шингэх хөвлөнд багт нь хүмүүжүүлдэг боломж байсан. Хөвлөнд хүмүүжүүлэх гэж. Жирэмсэн хүн мах зах одоо хазгаа хотолсон хоол иддэг байлаа шүү дээ. Жирэмсэн хүний одоо ногоо махыг огтолсон тэгшхэн огтолж өгдөг, суусан төвлөв суудаг, тийм ээ. Ингээ хазгаа мөрийн янз бүрийн байдлаар суудгуу гих мэтлэнгээр ингээд энэ бүх зан үйл чинь дандаа хүүхдийн хөвлөнд багт нь хүмүүжүүлэх аргууд байсан. Имийг ингэж их таньж мэдсэн ухаан, амьдралын ухаан, жирийн ухаан. Жирэмсэн хүнтэй харьцах өчнөө олон ухаан байдаг. Төрх үеийнх нь ёс заншил, гарсны дараа 3 нас хүрэхэд хүүхэд, тийм ээ. Хүүхдийн тархич одоо ээжээс гарахад 1000 грамм байдаг. 3 нас хүртэл нэг 200 нэмэгддэг. 1200 болсон уу. За ингээд дараа нь өтлөж үхтлээ 800-аас бараг илүү шахуу нэмэгдэггүй. Тэр энэ 3 насны хооронд хүүхдийн тарих ямар айхтар хөгжиж байна та энийг харж байгаа биз? Энэ насны хүмүүжлийн тухай маш нарийн ухаан байдаг. Хүүхдийн 3 нас хүртэл бурхан гэдэг байсан тийм үү? Үзээд бурхан байгаа тэр сайхан чанарыг нь бурхан чигээр нь үлдээхийн тухайд аливаа нэгэн нүд муу юм харуулдаг. Чихэнд нь янз бүрийн бодөр үг сонсгодог дор хэж. Ширүүн дөрвөн янз бүрийн байдлаар авиралдаг. Бүх байдлыг тэгж их нарийн хөвшүүлэн сургадаг боломжтой байсан. Ингээд баг хүн болохын баг ихэнх хувь нь энэ 3 наснд нь бүрдчихдэг. Энэ ерөөсөө л амьдралын бидний зан жаншлаар янз бүрийн гарах гэмүүдийг дандаа хаагаад яваад нь шүү дээ. Хэрвээ бид цохилдог алдуулах юм бол муугаар эргээд байна бүх юм. Нөгөө хоёр талтай учраас. Тиймээс жамыг ном цохилдуулаад яваад байдаг. Яг иймэрхүү. Одоо ингээ өнөөдрийн хүүхдийн зохиолуудыг та нар аваад үзтээ. Хүүхэлдэйн кино, хүүхдийн зохиолууд. Ёстой нэг хүүхдийг одоо юу гэж бодсон юм? Цаасан шууны үлгэр гэж авах гинхэн сургаалыг хүүхдэд чэйлүүд сургадаг байсан монголчууд. Тийм сайхан бүр үеийн үрийн тухай нарийн онлыг. Тэгэхээр өнөөдөр ч бүр аймаар том нохоо мохооч гинөө одоо ингээл манай ангийн охин намайг яалаа маалаач их шиг тийм ээ. Тийм одоо нэг бүр хүн одоо тоомооргүй тийм хачин ямар хүүхдийг одоо хүмүүжүүлээд юу ч ойлгохгүй тэнэг гэж боддог юм хаашаа одоо нэг ухаан дутуу хүнд юм заадаг маягаар тийм хүүхдийн зохиолууд одоо их зөндөө гарлаа шүү дээ тийм. Одоо хүмүүжүүлэн та нар бидний гэр орондоо бүгд мэдж байгаа. Телевиз асаанд хамт үзэж болохгүй тийм ээ. Арга байхгүй. Хүүхдэд цаг нь дандаа хогчин, үхэн шүү, муу хог хүүр дандаа муугар хараан дандаа хүүхдээ. Аманд нь хөвсцэн бүр. Энэ болохоор хижиг өвчин янз бүр муу хараад өвчин болоо босч ирдэг. Ийм учраас би та бүхэнд энэгээр юу хэлж байгаа хэрэг үхлийн зан уйл, 92 хуримлах энэ бүх зүйлүүд чи ерөөсө уламжлалын бүх энэ тогтсон нарийн ёснуудынхаа цаад ухааныг нь та нар шинжлээд үзээч. Хүн оршуулгад хөндөд хүртэл одоо ингээд энийгээ хоош нь ингээд энийг нь дотогш нь ингээд малгайгаа буруу харуулаад тийм ээ. Ингээд явдаг. Гэхдээ яагаад тэгж байгаа юм те? Хүн үхэд ерөөсө үүлийн хий урвчдаг байхгүй юу? Амьд байхад байсан хий чинь нэгснэ толгоонд байсан юм хөлөнд орсож байгаатай адилхан хий урвчдаг. Үүлийн хий урвсан учраас тэрийг ёс цохилдуулж угаасаа ингэж бэлэгдэг угаасаа. Бүх юм дотоод нарийн учир утгатай, барилгатай. Тэгж бай тэр гим гардаг. Тэгж бай тэр өнгөрсөн хүндээ тусалдаг. Амьд байхдаа харшилдаг угаасаа. Ингээд өнгөрсөн үед нь хүртэл тухайн хүн амьддаа ямар нэгэн одоо өхлийн тухай боловсрол эзэмшээгүй байхад бол сайн ламнар янз бүрийн иймэрхүү өнгөрсөн хүний сүнсийг сэтгэх зан үйлээр төрлийг нь дээш нь явуулцдаг. Сүнсийг нь өндөр төрөлд явуулдаг өчтнөө олон арга байдаг.
Тэгэхээр ийм их агуу их уламжлал жамыг ном болгосон ийм номт орныг бий болгосон байсан. Эглийн хөдөөний чавганц төвдийн лаарамбыг хүртэл гартуулаад явуулдаг байсан. ертөнцийн ухаанд нэвтрэх байсан угаасаа. Ийм учраас бид нар иймэрхүү зан заншил уламжлалыг албан ёсны болоод албан бусийн бүх сургалт, гэрийн бүх тогтолцоонд дахин хэвшүүлэх үйл ажиллагааг бүх нийтээрээ хэрэгжүүлэхгүй юм бол нийгэм хязгаарч цэвэршихгүй. Яагаад цэвэршихгүй? Алдаг оног хийгээч болохгүй. Бусад бүх орнууд үндэсний шашин соёлоо дээдлээд бүр бага сургуулийн хүүхдүүд нь Библийг уншаад шүүх мөнх янз бүрийн хууль дээр гараа тавьж тангараг өргөөд үннийг хэлнэ гээд ерөнхийлөгч нь хүртэл ингээ бурхан өршөөгөөд эн чинь бүр өөрсдийнхөө тэр итгэж байгаа үнэн зүйлдээ ингэж итгэл үнэмшилтэй бат найдвартай хандаж штэ. Өнөөдөр бид нар цаг тур урвсан хэдий арчил тогтсон ч гэсэн тийм ээ. Ерөөсө шашин гэж боддог юм уу хайшаа юм. Ерөөсө сургууль мөргүүлдэ энийг ерөөсө зааж барих ямар тийм боломж байхгүй. Хаагдмал хуулиар хаачихсан. Тэгээ олон янзын шашин орж ирэхээр зэрэг Чингисийн үе тийм байсан. Манайх тэгж олон шашинтай найрсан амьдрах боломжтой хөрс үүртэй орон гэж тэр бөөрн хэлээд байгаа юм бүр төрийн улсууд нь. Тэр чинь дэлхийн дахныг тохинулж исэн агуу их гүрний бодлого. Өнөөдөр нэг жижигхэн газар нутагт 2 сая хүн оршин тогтнохч хөгжих нь үгүй юу гэдгээ яа гэж яах чинь тийм яриа сууж ин гэдэг чинь мөн бас хамаагүй мэрж байна. Тэ? Ийм учраас өнөөдөр бид нар өөрсдөө ингэж энийг сэргэж Монгол хүн болгон өнөөдөр Монгол хүн болгон энэ сууж байгаа хүн болгон энэ санаа тавьж бид нар үндэсний улам шашин соёлоо сэргээж ард түмнээ хуучин ямар байсан хүн болгон хүмүүжүүлэх дор хаяж энэ зүйл рүү бид санаа тавихгүй бол бидний ирээдүй ямар аюул ямар харанхуй утаж байгаа та бүхэн харж байна. Үр хүүхдээ боддгийн бол бид энэ өнөөдөр хариуцлагатай алхам хийх цаг болжээ гэж хэлэх гэсэн юм. Энэ бошхонд бол Банчин богд ингэж бид нарт загсан байна. Хэрвээ ийм хэцүү цаг үед тулах юм бол хар архигүй муу царайтай дуу бүү дуул гэсэн. Муу царайтай дуу бүү дуул. Өнөөдөр энэ орчин үеийн залуучуудын өглөө дуунуудын үг нь бол янз юм байна. Ёстой нэг болох утгагүй үгийг бүгдийг хэлж явах шиг байна тийм ээ. Тэ. Тэгээ муу бэлэгтэй үг бүү хэлгсэн. Бурхныг чулуу мэт бүү сан. Өвсийг эмийг өвс мэт бүү бодоо. Нэгсэндээ шүүжгэл. Өглөггүй эм бүү хор болно гэж. Хэрвээ өвчин туссан бол эм авъя гэвэл заавал өглөг өгч байж тэр эмийг ав. Өгсөн эмийг ав. Өгөөгүй эмийг бүү ав гэсэн үг шүү дээ тий. Хэрвээ тэр нь таарах юм байсан ч хор болно шүү гэж. Тэнгэрээс хургуу гэж бүү хараа гэсэн. Ёстой нэг хур бороо орохгүй ёстой нараа ингээл хараагаад манайхан сүйд болдог гэж та. Энд би хэлээд яах вэ? Билэггүй хэлж болохгүй учраас тийм ээ. Тий. Тэнгэрийг бүү хараа хургуу гэж. Хэрүүл бүү хий. Ялангуяа гэр орондоо. Гэр орондоо хэрүүл ерөөсөө хийж болохгүй. Энэ монголчууд өөрийн гэр орноо гадна тал хямарч болно. Хараад нэг яваажинд орсон юм шиг амар амгалан болдог ийм орчин гэртээ бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй гэртээ хямарчдаг, гараад хямарчдаг. Энэ чинь ерөөсөө тэгээд бөө хямрал гэж чинь тий. Чон хүртэл та нар мэдэн штэ тийм ээ. Үүрэндээ өлжөтэй гэж. Чоны үүрэнд ороод хажууд нь бэлтрийг нь алж яхад их чон хараад хөдөлдөггүй үсттэй. Хэрвээ тэр араатан үрээ хамгаалаад тасар татаад тавьвал хаяа штэ тий. Араатан хүртэл үүрэндээ тэгж өлжөтэй байхад тийм ээ. Хүн яхалаар гэр орондоо тийм амгалан тайван байдлыг хадгалж чаддаггүй байна. Онгод бүү дахиа 404 өвчнөр өвдөх цагт лам багш нарт хүндэл үйлдэрээ гэж. Энэхүү зарилгийг дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлэн засваас бас буйны сэтгэлийг хүчтэй болгох хамаг амьтанг өөрийн амь лугаа адил үзвээс хамаг амьтныг өөрийн амь лугаа адил үзвээс энэхүү аюулаас гитэлж болно гэж. Энэ бол ерөөсөө бочхын гол энэ хэцүү цаг үеэс даван туул хамгийн гол зам бол нэгдүгээр бид нар авралтай зөв үзлэн барьж ав гэсэн үг. Энэ зөв үзэл бол ерөөсөө бидний уламжилж үлдээсэн шашин соёл маань шүү.
уулын буг хараад унсан бухаан мартна гихчээр бүү айшлаарэ. Энэ үгээр бид сэтгэлээ засах хэрэгтэй хамгийн түрүү. Сэтгэл зүв байх юм бол бусад бүх юм зүв байна штэ. Хийсэн ч зөв, хийсэн ч зөв, зөв юмны үрд бол цохилдлоготой юм чинь амар амгалан сайн юм гарна. Сэтгэл зэгцгүй бол хэл зэгцгүй хүнтэй ярьсан хэр яар хийгээд дургу үргээ тийм ээ. Хийсэн үйл нь хүртэл дандаа амьтанд хорлолтой гайтай юм хийчих гээд. Тэгээ тэр нь зэгцгүй юмнаас хямрал гарна. Тэрнээс зовлон үүдэн тийм ээ. Энгийн маягаар хэлвэл гагцгүй чин зөриг мэдмүү. Энэ учир олон бүгдээр бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр дэлхийг дахих ба эцэг эхийг асран хүндлэх ариун журмыг сахих хэрэгтэй. Доорд ардынх асран дитгэж үгээгүй ядуу боловч хэв ёсыг сахиж байх хэрэгтэй. Хүний ёсыг. Хулгай бүүхий, худал бүү хэл, шудраг журмыг барь. Баян сайн бөгөөс ядарсан амьтан туслах хэрэгтэй. Номч мэрэгэн бол мунхаг мдээгүй хүмүүсээ сургаж мэдүүлэх хэрэгтэй гэж. Олон бүгдээр ертөнцийн 10 аюулаас гítэл гарахын их буйныг үлдээ. Үүнийг худал хэмээн бодвол энэ 10 зүйл аюул өртмөө гэж. Энэ зарилгыг үзээд амьтан хүнд бичиж тарааваас нэгэн биеийн зовлон хамгаална гэж. Энэ бошхыг одоо хувилан бивэндээ мэдүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол нэгэн бие хамгаалахад ийм аврал болно гэж. Олон удаа бичиж тарааваас энэ номын буян дэлгэрүүлж чадваас тоо томшгүй мал адгуус амьтанч буйныг олоод насан насалж жаргана гэж. Энэ олон үхэл хагаслаас бид монголчууд мал сүргдэн шүтэн амьдардаг арт юм, байгаль эрхийг шүтэж амьдардаг арт юм. Энэхүү зарилгыг хэв сийлж олон хөв болгоод бүтээн борлуулж тарааваас түүний нэгэн гэрийн хүссэн бүгдийг бүтээн элбэг болгоё гэж. Монголын элбийн ном гүрм нь бол Монголд элб митос болох ном гүрм нь бол очир вайны тарин. Үнийг унш. Гурвалжин давуун дээр бичээд ад хорийнхоо 5 адынхаа зүг хийсг. Хүн болгонд зүг биш та тийм ээ. Хиймрийн зүг, буян эсхийн зүг гэж тийм. Бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтан гэрэл, бясман тэнгэрийн даллага, мөн мянган алтан гэрлийн даллагыг олон удаа ахуулж бай гэж. Ингээ шашин дэлгэрхийн ёроол гэж нэг сайхан ном бий. Энийг уншвас альва харьшлах тайсан ба өвчний аюул бол ирэхгүй. Чин үнэн сүжгээр дахиж чадвас бид сахи гэж. Бидний өвгдөөс бидний хамгаалын сахи гэж даатгсан байна. Энэ зарлиг худал болбоос гэж эндүү санаваас 10 орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно. Сахиуснаар даатгалтаа энэ номын өвч байна. Отож бурхны лагшин олон бүтээ. Явах замын бэлчээр дээр майны үсгийг босгож тавь. Хэр үгүй бурхны суврагыг олонтой бүтээ. Энэ мэтэр ном буян үйлдэж байвал муу цагийн ба олон зүйлийн аюул бүгдээс гитлнэ гэж. Ингээд 60-ыг бурхны юмтай холбоотой хураангуй нэгэн тарин байдаг юм. Энэ тарины бол үнэн одоо энэ цүүн цагийн хамгийн гол тарин гэж. Бараг майдар бурхныг 90 эртэл цахин гэсэн тангарахтай ийм тарин байдаг юм шүү энэ. Эмахо умма пани суха гэж. Эмахо умма пани суха гэж. Эмахо умма пани суха. Үүнийг биедэн зүүх ба гэж байгаа. Эр хүн бол баруун, эм хүн бол зүүн мөрөндөө зүүж. Тэхийн бол тус болно. Энэ мэт үйлдвэс сайн төрлийг олох, бичин уншиж, сүжиглэн үйлдвэс орчлонгийн зовлон цусан далайгасч гитлэх дор сэжиггүй. Огторгуу ба газар завсрын хүмүүс бүгд нэгүүлсэж цаг усын үхэл зовлонгоос машид амьдрах болно хэмээсэн. Ингээд энэ цагийн зүгтвэл өвчнийг буцаахад энэ хар хорын муу аюулыг буцаах арга нь бол ерөөсөө иймэрхүү сэтгэлийг засах болоод энэ буйны ном сайн шамдах хэрэгтэй.
ялангуяа 60 асыг бурханд хатуу сүжиглбээс хамгийн авралтай гэсэн байгаа. Энэ 60 асыг бурхаг хамаг амьтныг бурхан болон болтол нь инэрлээр хаяхгүй ийм их чин зургийг барьсан боцод ба шүү дээ. Монгол түмний маань төрийн их шүтэн тийм ээ. Мэгжиж 60 ас. За ингээд дээд эр хүн бол ядан бурхныг шүтээрээ. Дунд зэргийн эр хүн бол эргэл мөргөлд шамдаарай. Адгийн эр хүн бол майн уншиж байхад бид бол авран сахина гэсэн байгаа. Тэгэхээр энэ их инэрлийг та бүхэн юу гэж болгоож байна да тий. Ингээд халахын их худагтууд цаг цагаар нь монголчуудаа авран хамгаалах гэж хувааж авсан байдаг юм шүү. Энэ гэрээс дотроо. Одоо 8 дугаар бүгдийг дааж авсан цаг үеийн яваа. За ингээд миний энэ сургаалыг нэгэн сар дотор нэгэн удаа дуудваас гэрийн барцад арилмоо. 2 удаа дуудваас гадаад саад барцад арилнаа. 3 удаа дуудваас 3 муу заяанд учрахгүй. 33 төрөлдөө бурхны оронд надтай учирт төрөё гэсэн байгаа. Шав нар минь ээ, энэ зүүн цагт энэ сургаал номд орж явбаас аливаа хорт дайсантаа уулзахгүй элдвийн аюул бүхнийг гítэл гарнаа. Аав ээжигээ хэн асарч өргөмжөж хүндэлж явбаас 2 наснда амны хишиг заяа буян чинь үргэлж дэлгэрнэ гэж. Хэрвээ бид хоосон онохгүй 2 идэхгүй баяа гэх юм бол ээж аваагаа хүндлөө. Энэ хамгийн сайн аврал байна. За ингээд энэ бошгон дотор бол 23 зүйлийн бошго бий. Энэ дотор болох үйл явдалд нь дор нь ингэдэг гэсэн бүх аврал тасалтайгаа бүгд хамт байдаг юм аа. Ингээд ялангуяа бусад одоо орнуудын зүнш нарын зүнг харж байхад ер нь бол яг уу тийм юм болно тэгн ингэн гиснээс бус голчлон дандаа гадна талын бид нарыг мөхөлд хүргэх тийм ээ гадаа талын хөгжлийг их голчлон дуйлдуудаж тавьсан байхаас бус гарах зам тэрний гол үндэс түүнээс одоо аврагч болох бүх боломжийн талаар дүрцсэн нэгс бошго байдаг юм шүү. Иймээс Бурхны шашны тэн дундаа их хөлөгний очир тарины номлолтой. Тэгэхээр хүнийг нэгэн насанд нь бурхан болгох тэр бүхэл зуурдад нь хүртэл болгох энэ их өг дээцүүд маань бид нарыг байнга сахин хамгаалж байх ам авсан ийм бочготой орон ховор гэдгийг та бүхэн болгоогоорой. Ийм хувьтай байна гэдэг бол энэ бол тусгай нэгэн зүйл. 21-р зуунд тийм ээ Тэнгэрээс хүртэл Чингисийг мэдлэн хөх цэргүүд буунч гэх шиг тэгээ бидний аврахын юм шиг ярьж байгаа юм. Ич хэдийн юм шиг Тэнгэрээс амдрын буухгүй. Тийм их тэнгэрлэг байдалд хүргэж чадах энэ уламжлалт байгаа энэ сайхан ариун номоор бид өөрийнхөө дотор байгаа энэ сайхан хүн төрлөختнийг аврах ийм цэргүүдэн бид сэтгэлээ хүчин бид нар сэргэн босох хэрэгтэй гэж та бүхэнд захих байна. Ингээ 21-р зуунд дотоод соёл Монголоос хүн төрлөختөнд дэлгэрнэ гэсэн бошго бий. Энэ бошгыг биелүүлж болох уу, биелүүлэхгүй байх уу гэдэг түүхэн их хариуцлага, ийм их амьд гэрээслийг үлдээсэн өг дээдсийн санамж биднэрт энийг сануулж байна. Монгол хүн болгон энэ хэцүү цагийн үед хамгийн их аврагдаж үлдэх боломжтой орныг монголчууд гэдэг юм угаасаа зүнч нарын хувьд. Тэгэхээр биднэрт ийм их хов, ийм их үүрэг хариуцлага оногдсон байна. За ингээд тэр битгий хэл өөрчлөгдсөн хувирсан байгаль дэлхийтэй цогцсон амьдарч болох ийм их нарийн уламжлалыг бидний өвгдөөс бидний амьдрал дээр бий болгож өгсөн. Энийг нь бид алдчихаагүй хамгаалж байгаа шүү дээ. Иймээс хүн төрлөختөнд хүртэл яаж байгаль дэлхийтэй цогцсон амьдардаг, яаж муу жамыг нь ном цохилдуулдаг, уламжлал энэ бүгдээрээ бид сурган хүмүүжүүд хүн төрлөختнийг аврах хэрэгтэй. Иймээс хүн болгон зөвхөн өөрийгөө бодох биш. Өнөөдөр бид өөрсдөө маш түргэн хувьсган өөрчлөөд өнөөдрийн энэ болох бүтэхгүй аливаа нэгэн зүйлийг мэдэхгүй ялах хүүхчийг айшилж байгаа энэ улсуудыг түргэн засаад улс орноо төхнүүлэх хэрэгтэй байна хамгийн түрүү. Ингээд хүн төрлөختөнд бид нар энэ сайхан зүйлээ хүргэх хэрэгтэй. Ингээ монголчууд та бүхэндээ гарч байгаа дахиад жил битгий хэл ирж байгаа бүх жилдээ энэ амьдралдаа ирээдүйн төрөл тутамдаа үнэн сайн амар амгаланд хүрэх үнэн зөв үдлээр өөрөөгөө цэвсэглэн тийм ээ сэтгэлэн боловсруулад ингээд
Жил жилдээ сайн сайхан байхын өлзийтэй сайхан бүхнийг хүсье.